Энэ гурвын тэ хоши, тэ мурайтай буюу хүнээр ямар нэг юм хийх гэхдээ одоо өөрийнхөө хүслийг хэлэх үед бол хэлдэг гээ. Ийм дүрэн байгаа энэ гурвын. За энийг бас айгүй их ашигладаг шүү манайхаа. Цээжлээд аваарай. За Японоор юу гэж тайлбарлаж ийн вэ гэвэл Хоккано хитоны жибунно кибо о юу буюу одоо бусад хүнд өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг хэлнэ гэж хүслийг хэлнэ. За монголоор хэлэх юм бол хин нэгнээс ямар нэг зүйлийг хийж өгөөсэй гэж хүсэх. Хоол хийгээд үг тий. Нуруу бариад үг. Нуруунд массаж хийгээд үг ч юм уу тий. Эсвэл юу гэдэг надад сэрэ аваад үг. Хин нэгнээр хэлмээр байгаагаа илэрхийлэх. Өөрийн хүслийг зөөлнөө илэрхийлэх гэж шүү. Зөөлөхнөр. За сэцүү цоггүйг нь харах юм бол зүгээр л текен ядаас хоши мурайтай тэ мурайтай гэдэг дүрм гэж орж иж байгаа шүү. За ребүнийг харах юм бол кюрио о мото агете хоши буюу цалингаа арай илүү одоо тэ нэмүүлмээр байна. Мото агете хоши буюу нэмүүлмээр байна. Нэмээсэй гэж хүсэж байна. Ингээ нөгөө хүнээсээ хүсэж штеп. Тэ? За дараагийнх нь болохоор кё кашо о мисито хошин дэска буюу одоо тий бид нар 10 жил байхад байдэн штэ хүмүүс ингээл юу сурах бичгээ бас харуулаач төхөө гэд хэлдэг ш. Тэрийг хэлж байгаа юм л та. Сурах бичгээ харуулаасай гэж хүсэж байна гэд айгуу тийм жоохон монгол бишээр орчуулчих. Энэ зүгээр хэлэхдээ болохоор сурах бичгээ харуулаач л гэж хэлж байгаа. За гэд би тэгэхээр уншаагүй. Кёко хашио о мисито хошин дэска. Эсвэл мисито хоши. Мисито хошин дэска гэхээр илүү одоо тий зөөлхөн болж байгаа. Одоо хэлж байгаа, гуйж байгаа юм арай зөөлрүүлж байгаа. За дараагийн нь Рёшинни вакате мурайтай буюу одоо эцэг эхтэй энийг ойлгуулмаар байна. Тэ одоо жишээ нь гадаад явмаар байдаг эцэг их нь үгүй гадаад явуулахгүй гэдэг юм бол эцэг эхтэй тий гадаад явах нь ийм сайн зүйлтэй шүү дээ гэдгээ эцэг их маань энийг одоо тий ойлгоосаа гэж хүсэж байна гэсэн утгаар энд орж ирж байгаа гэсэн үг. Рошини вакате мурайтай ино буюу эцэг их маань ойлгоосаа гэж хүсэж байна гэх. За энэ дээр болохоор нэг нь болохоор найде хоши буюу найде мурайтай гэсэн ч болох юм байна гэж өгөөсгсөн хэлбэртэй ч гэсэн одоо ашиглаж болох юм. За нэг дээр нийтүүл ирээбүнийх юм бол сонокото миннани иванайде хоши ию гэдэг үг байна шүү дээ. Ию гэдэг хэлэх гэдэг үйл үгийн маань эсэргүүцэн хэлбэр нь болохоор иванай шүү дээ, тийм ээ. Иванай. Тэгэхээр иванайде хоши буюу ийм зүйлийг одоо би хүмүүс битгий хэлээсэй гэж хүсэж байна. Битгий хэлээсэй. Чамайг битгий хэлээсэй гэж би хүсэж байна гэдэг ингэж хэлж байгаа гэсэн үг. За хоёр дахь нь болохоор донши тэ хошикунай мурайта кунай буюу сонокото ва миннани итте хошикунай буюу би тэр одоо энийг хүмүүст хэлүүлмээргүй байна. Гэдэг алингоор ч хэлсэн бол яг л адилхан утгатай. Яг л монголоор бид нэр хэлэх юм бол одоо тий иванайда хоши буюу одоо чамд хэлүүлмээргүй байна. Эхнийх нь хоёр дахь нь болохоор одоо хэлхийг би чамайг энийг бусад хүмүүст хэлхийг хүсэхгүй байна. Тэ? Хүсэхгүй байна. Тэгэхээр хоёулаа адилхан үгтэй. Гэхдээ энэ болохоор иванайде буюу энэ найде залгаад хоши болж байна. Тийм үү? Энэ болохоор иддэг хошихгүй найд гэж орж иж байгаа гэсэн. За тэнэ буюу илүү хүндэтгэлийн хэлбэр дээр энийг юу ч хэлдэг вэ гэхлээр тэ итадакитай. Айгуу ашигладаг японочууд. Тэгвэл авахулмаар энэ дэлхийг хүсэж ин гэхээр ялгаа тэ мурайтай гэдгийн оронд болохоор тэ итадакитай. Угаасаа мурау гэдгийг чинь кейго хэлбэр нь бол юу штэ. Итадаку штэ. Тэгээ тэрэн дээр л итадакитай мурайтай гэдээ очиж байгаа байхгүй юу? За хэдүүлээ ребүнийг харах юм бол синсэ тесто но май ни фукшүү штэ итадакитай нэска буюу өөрийнхөө тэ синсэ чинь нэг өөрөөс нь ах хүн өөрөөс нь дээш хүн болохоор тэр хүндэлж ярих ёстой учраас
багшаа хүндэж ярих ёстой учраас итадакитай гэдэг үг ашиглаж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дээр юу гэж байгаа вэ гэхээр синсэ тесто но май ни фукушүү о иште итадакитай ин десу ка буюу хичээл шалгалтын өмнө жоохон тий дасгал ажил дээр тий ажилламаар байна гэдгийг л одоо багштай хэлж байгаа гэсэн үг. Илүү тий тавтмаар байна хичээл тавтмаар байна хамтдаа гэсэн утгаар.